Еліміздің ТТ министрі Торжханов бастаған жұмыс тобы ресми сапармен аймағымызға келді. Лауазым иесін жолынан күтіп алуға аймақтағы азаматтар өкілі құрылының төрағасы Бекарыс, білім басқармасының бастығы Айдын және партияның өкілдері мен қолдаушылары барды. ТТ министрі бұл жолға сапарында аймақ әкімінің қабылдауында болып, Байнөлге аймағының қысқы дайындығымен танысып, қызметтік салада пікір алмасты. Одоо би засаг дарагтаа, эрдэнэ урлагийн дарагтаа энэ байгаа хүмүүст юу гэж хэлэх чинь гэхээр нөгөө сонгуулигүй байгаа юм үед бол аль болохын хөрс өөрөөсөө бэлдээрээ тэгээ нөгөө хамтарч ингэж ажилладаг байгаас гэж үсэж байгаа. Тийм болохоор манай энэ Айдан дарга бол одоо босглын газрын дараагаар ажиллуулна, үр дүнг гарна. Тэгээд аль болох юм хамтраад энэ арц нам ингээд яасан зүг дараа нь одоо хамтрах хөлбөрүүлж гарч ирнэ, янз янзын хөлбөрүүд гарч ирнэ. Би бол орон нутгийн түвшинд илүү хамтарч яваасаа гэж хүсэж байгаа. Засгийн түвшинд. Ийм байдлаар ингээд явах юм бол нийтээр хожно. Тэгээ бусад аймагтай харьцуулах юм бол Баян Улгийн аймагт яг юм даваа тал байна гэж харагдав. Яагаад гэвэл нөхөн амын тоо өндөр байна. Дээрэс нь ингээд нэг улс төрийн намаар хуваагдахаас илүү юм хотоогийн зохион байгуулалт байгаа болохоор тэгэхээр энэ ингэж ишиг болоод явах юм бол засгийн газрын зүгээс маш их дэмжлэг болно гэдэг би бас хариуцлагатайгаар хэлж байна. Сапардан кейін Күн нам партиясын қолдаушылар, партияның орталық комитетінің өкілдері ТТ министр Торжхан мырзаға құрмет көрсетіп, иығына қазақи шапан, астына сәйгүлік ат мінгізді. Ерекше құрметпен ілтипатқа бөленіп қайтқан министр сапар партия құрамындағы өзгертулер мен жүйелі бағдарламалардың негізіне тоқталып, алдағы жоспар, сондай-ақ партия тәртібіне енгізілетін қосымша өзгерістер жобасына дауыс беруді талқылау мақсатында арнайы Монгол улсын улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд бүх улс төрийн намууд дүрмийн хэлцүүлэг хийж байгаа. Тэгээ өнөөдөр хүн намын даргын хуваар Баян Улгийн аймагт Өлгийн хоттой ирээд ингээд хэлцүүлгээ хийж байна. Одоогийн байдлаар хүн нам 2500 гишүүдтэй. Тэгээд маш их идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа боловсрол, цамын эрчим хүчний салбарт бол илүү юм орон нутгийн чиглэсэн ийм арга хэмжээнд төлхөө ажиллаж байна, анхаарч байна. За бидний барьж байгаа бодлого юу вэ гэдэг ихлээр ирэх 5 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт ихэд хамгийн багадаа 50-100 мянган энэ ажлын байр бий болно, ногоон ажлын байр. За энэ дээр бол манай Баян Улгийн аймаг ялангуяа энэ бүтээн байгуулалт хийж байгаа салбарт бол эрчим хүчний ил үлтийг хийх, за мөн чиглэлийн төслүүдэд ажиллах юм боломжийг бол залуучууд гаргаж өгнө гэсэн бодлого ирж байна. Хоёрт нь босрлын чиглэлээр бол Баян Улгийн аймгийн босрлын чанар хүртээмжийг дээшлүүлэх, за хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр бол босрлын яамны зүгээс бол нэлээд их ач холбогдол өгч ажиллаж байна. Тэгээ цаашдаа бол Монгол улс 3.5 сая хүн амтай. За тэгээд маш олон залуу болсон хүчтэй. Тэгээд эдгээр иргэдэд илүү одоо босрол олгох, ур чадвар олгох, за тийм ажлын байраар хангах. Тэгээд эдийн засгийн зах зээлийг үүсгэх чиглэлээр бол хүн намын зүгээс илүү идэх гаргаж ажиллах, мөн ажиллаж байгаа олон юм одоо залуучууд бас байна. За өнөөдрийн бас нэг онцлог нь байна гэхээр өнөөдөр бид нар энэ Монголын улс төрд одоо хамтраад талцал хуваагдал байхгүй гэхээр улс орныхоо эрх ашиг өнөөдөр үед явдаг. Энэ соёлыг бүтээхээр хүн нам бол ажиллаж байна. Тэгэхээр бидний зүгээс бол улс төрждөггүй, популизм хийдэггүй, талцаж хуваагдаггүй, илүү бодлого судалгаан дээр үндэслээд илүү мэргэжлийн мэдлэгтэй энэ болгосон өчнүүд нь бол нэгдээд хамтарч ажиллах энэ одоо суурийг бол бүрдүүлдэхээр онцлог. Тэр чагуулгаараа сая Цастарын намын газар нийслэлийн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хурлын удирдлагуудтай бас уулзаж ярилцлаа. Монгол бол ингээд цөөхөн. Манай Баян Улгийн маш олон чадварлаг залуучуудын орон нутгийнхаа хөгжлийн төлөө, улс орныхаа бас хөгжлийн төлөө хамтраад ажилладаг байгаасаа, ачаа үрдэг байгаасаа тэрэн дээр бол хүн нам бол оролцоод явна. Бид хуваадаггүй, харин эвлүүлдэг. Тэгээд зүгээр ярьдаггүй.
эсэргээр бүтээдэг, ажил хийж түүнийхээ үр дүнгээ нь одоо иргэдэд үзүүлдэг ийм улс төрийн хүчин. Тэгээд энэ чагуулгаар өнөөдөр одоо бодит салбарууд бол үр дүнгээ гаргаад явж байна. Тэнийг сайн мэдээ бол маш их хэмжээний гадны хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт орж ирж байгаа. Тэгээд энэ бүс нутгийн эрчим хүчийг бол 100% одоо цэвэр эрчим хүчээр ханх ажлыг бол энэ 5 жилийн хугацаанд бол бид нар ханна гэд төлөвсөн ажлаа бол эхлүүлээд явж байна. Цаашаагаа бол бид нар эрчим хүчийг экспортлох, за энэ бүс нутагт аялал жуулчлалыг илүү их дэмжих, уулуурхаа, за тэгээд бүтээн байгуулалтын томоохон дэд үтсийн төслүүдийг хэрэгжүүлэх төр суурийг нь одоо хамтдаа бүтээх энэ ажлыг бас эхлүүлсэн гэдгийг бас эцлэн тэмдэглэж хэлмээр байна. Ингээд цаашдаа одоо бүс нутгийн энэ хөгжилд манай Баян-Улгийн аймаг маш их идэвхтэй орж интеграц нь бол орж хамгийн их одоо хүр шимээ хүртнэ гэж итгэж байна. Тэгээ бидний хувьд бол улсын хурлын түвшин, засгийн газрын түвшин, за орон нутгийн түвшинд бол энэ бүс нутгийн за мөн Баян-Улгийн аймгийн хөгжлийн төлөө бол байнгын одоо хамтарч ажиллах болно гэдгийг хэлье. Баярлалаа.